За түшигтэй гадуур гинэ. Түшиг ахтаа бол золбоо хавуулсан байсан. Ирчүүдийн болзоо. Холын зайртай хэцүү юу баа. Нэг нь Францаас, нэг нь Солонгосоос ирээд тэгээ эцсийн хоёр талаас дундаа уцч Монголд иш болцож штэ нүмс. Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр миний ажид хэн зогсож байгааг та бүхэн харж байгаа бах те. Булчинтай убаа, түшиг убаа маань ирсэн. Тэгээд за түшиг юуны өмнө үзэгчтэй өргөд. За, юу бацхан guys. Өнөөдөр ихтлгүүрийн урд золботойгоо уулзаад байж байна. Энэ сайхан нарлаг өдөр, энэ сайхан Монголын минь хувцс нар биднийг угтаж явлаа. Золбоо ах минь намайг хот үзүүлэхээр дуудсан. Тэгээд одоо хот үзье да. Яг одоо би хоёлаа хаана байгаад байна. Ямар сайхан хүүхдүүдийн, залуучуудын хөшөө вэ? Битлээс өшөө. Түшиг ах өмнө Монголд ирдэг байсан юм уу эсвэл яг бүр ингээд золбоо ах шиг ингээд ирэхгүй амар удаж удаж байгаа гинт ирж байгаа юм уу? Энэ бол битлээс өшөө гэдэг. За. Түшиг Монгол ирээгүй Сая л ирж байгаа юм уу? Ирээгүй 10 хэдэн жил болсон гэсэн. Төө. Пөөх зөө. Ер нь бол 10 жил болж байгаа. 10 жил болж байгаа. Тэгэхээр ер нь бол нэлээд юмнууд өөрчлөгдсөн байна. Тэгээд технээсээ гоё чамаар сайн тайлбарлуулаад гоё хотоо үзээд их юм үзэх байх гэж найдаж байна. Би өөрөө чинь жоохон туршлага ботоо юм шүү. Тийм. Чи бас ирээд удааг байгаа тийм. 6 жил. Яг намайг бол чи чинь бас 6 бас амар ихтэй. болохоор бас 2-7 он жоо юм уу? Бараг нэг 10. Ер нь 3 жил яваад ирэхэд бол шат танихгүй болсон байдаг шүү дээ. За үндэсний цэцлэл хүрээлэн орсон ямар ч байсан. Хэдэн ганц 2 гуанзаар орсон. Монгол хоолоо нэлээд сандсан байсан. Хөдөө явсан. Сквадр аймаг орсон. Сквадр аймаг, Шилийн богд, Алтан овоо гэж нэлээд явсан. За өнөөдөр ямар ч гэсэн түшиг хаагуур юу танилцуулах вэ гэхээр ямар ч ихлэ хоёлоо ихтлгүүр орж үзье. Тэгээ. Би эрснээс ширс ихтлгүүр араагүй. Би бас ороогүй. Түшиг дагуулж явах байгаа газар нь юу вэ гэхээр нэг солонгосчууд ирээд нэг юм Монголд ирээд яг явдаг маршрутууд байгаа байхгүй юу? За. Тэгээд солонгосчууд яг энэний өмнө ирээд зургаад аруултыг. Окей. Тэгээд дараа нь ихтлгүүр рүү орно. За. Тэгээд дараа нь яг тэр ихтлгүүрийн гадаа байгаа нэг юм сүүн зайрмаг авч идэв. За. Тэгээд дараа нь парк Золбоо хавахгүй. Маш тайжгүй сонсогдож шүү. Маш сонирхолтой. Хоёулаа сайхан Монголын соёлоо гоё ингээд бэлэгдээд гоё дээлээ өмсөд ирлээ. Ярьж байгаа тэр дресс код ярьж байгаад ирсэн. Тэгээд өнөөдөр готелтэй алах. Готелтэй алах яа. За хоёул тэгвэл ихтлгүүр ороод юу байна сонирхож харцгаа. Ихтлгүүр рүү явцгаа. Харж байгаа. Зонтохоор ямар гоё шинэлэг дээвэр хийж болохыг бид нар харж байна. Хүн болгон зонтог барихгүйгээр олон зонтог тавьчих юм бол хүн болгон зонтогтой юм шиг борооноос хамгаалагдана. Гайхалтай биш гэж үү? За ямар ч ихлээд ороод ирсэн нэг давхарт нь Шууд машин зогсож байна. Гайхалтай. шууд машин зогсож байна. Тэгээд бас эмгтээчүүдэд зориулсан юунууд ах шиг байна те. Тийм байна те. Нэг давхарт нь Ойл чим. Ингээд тийм гадаадаар аялаад монголчуудад тэр гадаад улсынхаа ямиг ингээд тайлбарлаж өгсөн шиг яриад байгаа. яг ихний үүдсэгт нь бол эмгтээчүүд гоо сайхны бүтээгдэхүүн байт юм байна. Тэгээд Тийм байна. дотгошоо бол хүнсний дэлгүүр юм байна. Тэр талгад ихлүүр ингээд орцсон дотор юу байгаа ерөнхийдөө мэдчихэж байгаа хүсээсийг мэдчихэж байгаа болохоор Хойд шууд баг дээшээ гарчих юм шүү. Тэгээд хоёр дахь руу гараа. Тэгшээс одоо жоохон дасж гин үү? Бас арай дасаагүй нөө. Ер нь бол гайг болцсон. Анхныхаа бол нэг арай гайг болцсон. Анх бол бас л жоохон бие барайл гэрийнхээ доотлын дэлгүүр хүртэл орохоос санаа зовоод жоохон сонирн байдаг байсан. Одоо бол тэгэл хамаагүй шүү дээ. Догшин дээр байгаа юм чи тийм үстэй. За брэндүүд ер нь орж ирсэн байна. Европт бол манго айгүй их түгээмэл өмсдөг. Солонгосоос нэлээд байдаг бах те. Солонгосоор юу гэдэг вэ? Манго гэдэг. Францаар монго гэдэг. Монго. Тий. Эрснээс хойш ер нь дэлгүүр хэсүүд шиг. Ер нь хэцээгүй. Яг л авчирсан хувцастайгаа. Ер нь хувцас нэг авахгүй байхаа бас. Би ч бас нөгөө хар нэг хүүдээ бодуулах байхаа. Ер нь нэг их хувцас бас олон төрлийн хувцас өмсөхгүй болохоор. Тэр чинь айгүй таалагдчих шүү дээ. Айгүй зөв санаахгүй. Гол нь хүн бол өөрөө л хамгийн гоё чимэглэн хүн бол өөрөө л байх ёстой гэж боддог. Ямар ч одоо үнэтэй брэнд өмссөн. Яг өөрөө гоё байхад бол ямар ч хувцас өмссөн гоё Яг байг. Гэтэ өөр байна. Францаас бол өөр байна. Ерөөсө харж байгаагүй брэндүүд маш их байна. Ерөөсө харж байгаагүй. Одоо энэ Францын одоо юу гэдэг Лекер тэр Jerry Weber ер нь мэдхгүй дандаа л мэдхгүй брэндүүд байна. Газ үзээ авчи. Тийм газ үзээ. Нэг давхар нь эмгтээчүүдийн будаг шуух. Эмгтээчүүд ирэхлээс хоёр давхарт нь бол хувцас байдаг юм байна. Гутал хувцас. Гурван давхарт нь юу вэ харъя. 10 хэдэн жилийн дараа. 3 давхарт юу вэ? Гэтэ гоё мэдрэмж төрж шүү. 4 давхартаас электron бараад байгаа. Чамшиг 10 жил болж байгаа шүү. Дэлгүүр ороогүй. Тийм үү. Тэгээ 6 жилийн өмнө ирж байгаа. Дэлгүүрээс орж байгаа юм байна. Тийм үү. За энэ бол эмгтээчүүдийн тасаг юм шүү. За эмгтээчүүдийн тасаг юм шиг байна. Эцэст нь мэддэг брэндүүд явж гин. Франц гэдэг брэндүүд байна. За ер нь тэгээд эртээчний дасаг бол арай сонирхолтой санагдчих шүү ер нь. Тэшүүр нь гадуур явахдаа ямар хувцас өмсдөг вэ? Ер нь бол жоохон чөлөөтэй л биеийн хилтэйхэн л хувцас өмсөхийг боддог доо. Яг бас хаяа юунд ордоос ш талан жишээ нь юу гэдэг хөрмөн найр ч юм уу. Мэдхгүй нэг жоохон чамийн юмдаа жоохон чамийн юм өмсөхдөө сорооч морооч өмсөөл юм шиг.
Бусад үед бол ер нь тэгээ жоохон джинс, бэлтгэлийн өмнө за спортын. Тийм ээ. Мөн гэрийн хувцастайгаа л. Тий. Саксны бөмбөг харъя. Чи бол барил шууд аль нь ойрог аль нь Энэ гэхдээ жижигхэн бөмбөг байна. юу гэдгийг мэдхүү тий. 6X-ийн хүүхдийн юм уу эмгтэй л бөмбөг байх шиг байна. Тийм тустай юм уу тий. Тустай жижигхэн мэд. Молтингийн жижиг бөмбөч 3-9-3-ын бөмбөч жижигхэн байдаг санагдаж байна. Хөдөлгөөний харуул тий. Төшөлтөд гэж байгаа нэг сакс тоглоо л та тий. Энэ чи саксны шийд байна. Сайн байна. Сакс тоглолт бас Болно. Саксны бөмбөг баг шиг авах болчих. сонирхолтой дээ. За би тгийх бөмбөг барьчих тий. Сакс тоглож байгаа юм шиг. За газ тох. Өөж эхлэлгүүрт ингэж бичлэг хийж явж болдё. Ситисээс дараах юм 10k-ийн темүүгээр авцалтай. Гэхдээ төвшиг ахын дээр хар бодолцож гисэн. Тэгэл менежер бодолцтой адилхан бодолгүй шүү дээ ер нь бол. Тэгэл бөөндөд авчиж бодолгүй шүү дээ. Тэгээ төвшиг одоо хэдэн ч хар бодолгүй тий. Одоо энэ сар бодолцоос 10 байна. Цавраас нь 5 байна. Бас хараас бас 15 байгаа. Тэгээ одоо тэгэхгүй бөөндөө л тавьчихдээ шүү дээ одоо. Ингэж заалж ирлээ. Пад заалж ирлээ. Үсрэрлээ. 360 ирлээ. Солгоогоороо арай л том шийд байна л да. Төшөд тогтгүй өрнө. Ер нь бол тогтдог бейс юм. Бас Ойр жоохон хэцүү л баг. Нас яваад Бэлтгэл хийв аюу бодож байна яг. Тэгээ манай Монгол брэндүүд хүртэл хөөрхөн болсон байна. Хараа кашмирууд. Кашмирууд ийм их, ноолууд ийм их харагдаж байна. Цаашаа 10 евро хаа тийм байгаа. Цаглаа бодоос гээл зүгээр. Кашмир бол Монгол улс бол нэлээд экспортод сайн гаргадаг. Чухал бүтээгдэхүүн байгаа. Кашмирээс сайн. Зөвшөөрөл авахгүй юу те? тиймээс сонир таалагдж байгаа хувцас авч болно шүү. Манай аваад. Түрүүд баясаад идэм аа. Одоо гээд ороод иж магадгүй. Ийм ахвал яа. Nike байна. Nike-ийн Poots Moods энэ тэр маш энгийн өөрөө авахтай. Зүгээр л хий. Төшөг эндээсний хар бодолт их авах юм уу? Зөндөө байгаа хар бодолт. Зөндөө байгаа. Бараг 20 шиг байгаа. Ми ярьж мэр 46-ийн Poots чи одоо олдгоо. Яа чи ингээ вөөчт юм уу? Завирыг харахгүй шүү. Эхлээд 46 ярмарын Poots байгаа юу гэж асууж байгаа. Тэгж байгаа. Дараа нь таарах Poots-уудыг харж байгаа сонгоо. 46. Жоохон тавч байдаг. Том ярьж мэрт болохоор. Замд гоё шийд мэд хөл бөмбөг хүүхдүүдтэй гоё тоглож болохоор чи хүүхдүүдтэй нэлээд тоглосон бичлэг чи харсан шүү. Ер нь гэр ахын бараа юм шүү. Гэр ахын бараа. Окей. Явж аяр шаадсан. Одоо манусын ээж нарын үе бол иймэрхүү юмд аягүй дуртай шүү дээ, тий? Ээж гэлтгүй одоо миний үеийнхэн одоо манийх насны аягүй эхэлсэн үү? За уучлаарай. Монголиа. Электрон барааны дэлгүү. Тийм байна. Электрон бараа ч ихтэй ажгүй шүү. Одоо ки та бодсон. Энэ аягүй хөөрхөн санагдаад. Монголд ирэхээр 50,000 гол табо дээр 10,000 гэдэг байгаа юм чи одоо тэгээд мен табогоос л авна шүү дээ. Каргон жоохон мөнгө нэмэгдэл. Иймэрхүү юмнууд пяс тоглоулагч. 10 биш дээ 10 байгаа. Бас аягүй дуртай юм юм. Тэгээд яг пянзаар нь ингээд тоглуулад арай нэг өөр мэдрэмж байд юм шиг байгаа. За компьютерууд байна. Энэ пянзнууд биш шүү дээ. Энд хөлн бүх шүү дээ. Саксны бүх шүү байна. За жонгдоор яаж хийх вэ? Бас дуртай. Бас хөөрхөн. За дахиад нэг явах. Чимний алдааг хэлж өгөөрэй. За. Дөрөв. Би бол тэгэл алдахгүй шүү дээ ингээл байгаа. Матч тоглолт юм байна. За алдахгүй байна өө. Тий, алдахгүй. За өнөөдөр шиг байна. За болий. Энэ нөгөө юу шүү дээ. Эмэгтэй хүмүүс энийг нэг гэртээ аваад тавьчихдаг үстэй. Тэгээ лигтэй 3 анк байна. Гэртээ олсон үедээ гээд. Яаж байгаа чи? Ягаад орой ирж байгаа чи? Нөхөртөөгөө хэрэлд чирлж байгаа өрөөнд орж ирэл энийгээ золгоо. Энэ хөөх юм байна байж байгаа. Энэ харин гантил байна. Гантил би сонирхолж ийсэн. Төшигэр нэг гэрээс айгуух тасгал хийдэг юм шиг санагдсан. Тий. Гэртээ тасгал Монголч гэсэн ер нь гэртээ тасгал хийвэл илүү гоё. Тэгээд бид хоёр яг ярьж ийсэн ингээд гантил авчвал зүгээр юм байна да ихний чинь. Тэгээд Франц дүүг нь аюу гоё home gym байгаа. Гэхдээ энд бол бүх юмыг дахиад эхнээс нь эхлэн гэхэлэр жоохон юу яах. Тийм шиг гоё. Юу вэ? Түшиг бүр ирж байгаа юм уу? Юу вэ? Энд ч биш бүх юмыг ихнээр эхлүүлэх гэхэрч одоо энэ амжих гэдэг юм шүү. Ийм хөтгөөрөмж байдаг байгууллагууд байвал надтай холбогдоороо заяа гоё хамтарч ажиллана шүү. Окей. За. Ямар гоё юм бэ? Өстой гоё харагдчих. Урлаг хэр сонирхдаг вэ түшээ? Урлаг сонирхноо. Ер нь дуртай. Зурагч ингэж яг нэг жоохон зайтай гас үздэг. Одоо ингэсгээд гоё зурнууд байж шүү. Тодорхой бус гэсэн. Энэ сая миний явдаг. Тэгэхээр юу юм байна л да. Юу гэдэг Монголд ч ямар ч нэг жил амьдраад үзье. Үлдсэн ч яг болохгүй Франц руу буцчих болно гэж л бодож л байгаа юм байна л да. Хөөе ер нь урт хугацаагаар авна шүү дээ. Наас нөгөө хэдүүлээ төшиг хата нэг өдөр таарах хөө. Угаасаа тэгэл янз бүрийн эвентүүд дээр ингээл цогтнол дуудан шүү дээ. Алтов байна. Тийм үү? Тий. Номын л үрт ингээд ороод ирж байгаа юм байна. Тэгш бас нэр ном
сайн уншдаг. Номонд маш Би дуртай. одоо нөгөө 100 аялал буцаж байгаа юм гэж бодсон. Нэр би удахгүй ном гаргах гэж байгаа. Хэвлэндээ өгсөн байгаа. Залуучуудад аюу хэрэгтэй ном одоо хэвлэл. Түшиг ах хэдтэй мэдхгүй. Түшиг ах хэдтэй бол нэг хол биш хаа. 33 35 тэр хавцаалах. 31 2 гэж. Мань одоо бараг 31 2 үрлээ шүү дээ. 30-аас доош 30-аа байцаал байгаа. 33-аас 30-аа орлох шиж. Надаас нэг 5 ах хол байгаа. Гэтэ тийм 10 бол тийм хол хийж бодохгүй байна. А мань 10 50 шүү. Тэгэхээр чин түшиг ах чинь 23 тал. Гарахад хэдхэн хоногт байгаа. Ер нь бол бараг л тун удахгүй болж байгаа. Эм бүхтээр орно. Тэгээ номын лүрүүдээр зарагдана. Тэгээ хүргэлтээр онлайнаар зарагдана шүү. Мэргэжил сонгохтой холбоотой. Мэргэжлээ сонгохдоо эргэлж байгаа залуучууд юу вэ? Ирээдүгөө тодорхойлж байгаа залуучууд гоё тэр номыг уншиж болно. Яг л Кремикс хэдтэй юм. Кремикс чинь одоо 30 хүрцэн байхаа. Хэдэн сард хүрсэн юм бол ер нь бол Кремикс 30 хүрцэн байхаа. Кремикс чинь 95 билүү 96 оных штэ. 95 оны хувьд одоо 30 хүрцээ гэсэн үг. Мубата сэтгэл зүрхээрээ холбогдож ярилцаж байгаа мэт мэдрэмжийг авахаар ном бичсэн байгаа шүү. Тэгээ удахгүй энэ өөр ингээд сайхан зарагчна. За төшиг бүтээр энэ кофе шопт суугаад жоохон буу алж ярьж суулаа. Амьдрал ярьлаа. Хэлгүүрч бас янзын юмнууд байгаа юм шүү дээ. Гоё шахтар биш нэг гоё шахтар аавна гэж бодож ирсэн. Энэ чи ямар гоё дэлгүүр вэ? Стаг нэг Монголын энэ ямар гоё юм бэ тэр. Өстө. Энийг бол үнэхээр хийж байна те. гоё хийж те. Чингис хааны юу гэдэг вэ? Үн мөн ч гэсэн Боломжийн юм байна те. боломжийн байгаа байхгүй юу? Одоо ингээд 510 таг дээр шин доллар энэ чинь айгүй шүү дээ. 100 хэдэн доллар юм ааш тий. Тэр болж байгаа байхгүй юу? Ер нь бол дараа гоё хойлоо 500 үт юм уу? Гоё. Юу вэ бид тэр Тэмүгээс бахан аним фигурнууд чинь 500 500 гэжсэн. Саяхыг аваад өрөө тавьбал хамаагүй гоё биш үү? Чамаар гоё. Багаар юм авахнаа. Янмал биш шүү дээ. Нөгөө алдарт. Тийм солонгосчууд бас ирээд ер нь эхлэлгүүр ирэхээр энэ кашмир аяг хавд юм. Тийм. Ер нь анзаарсан юм юу гэхээр монголчууд аягүй их юм үйлдвэрлэдэг болсон байлээ. Өөртөө ингээд яг Монгол шашигтай Монгол юмуд аягүй их байлээ. Энэ юу ус алдаад нөө энэ одоо юу болоод нөө Аав ээж нар нөгөө хүүхдүүдийн тасгаар явахдаа хүүхдүүд хэрж байгаа нүдийг хаагаад дараачлалын хэрвээ Монголд авахаар бол мань тэрийг олоод өгч болно шүү. тэгэр өгшөө. Тэгээд за амлсан шүү. За дараагийн наадмын билет золбоо надаа олж өгнө гэж амлаа. Шууд баримтжуулаад авчихсан. Шууд ингээд одоо банд тас шүү. Одоо ингээд гэтээ гоё нэ чамтай ингээд хандаа яваад бичлэг хийсэн чинь аюу гоё тийм нэг ихтэй мэдрэмж төрж байна. Ганцаараа дайм нэг үү. Явахлаар нэг жоохон ингээд хамаг анхаарал над дээр ирдэг байсан. Одоо ашгүй анхаарал хуваагдах үнтэй бол арай гоё амар. Ганцаараа кемптэй яриад байхгүй. Хоорд ярьж байгаа байсан. Ер нь бол их гоё санагдлаа. Аюу гоё юмнууд байна. Гоё төрөлцсөн дэлгүүр. Ер нь бол нэг гадны жуулчд орж ирээд нэгээс тамийн дээдлийн давхар руу гарахад бол ер нь бол нүур удаалахгүй байна. Гоё сүвнэрүүд. За надад ч гэсэн таалагдлаа. Солонгосчууд ирээд хамгийн ихэнд ордог газар нь ихтлгүй байхгүй юу? Тэр нь яагаад ордгийг нь ойлгочлаа. Үзэж сонирхоор зүйл зөндөө байдаг юм байна. Тэр хоёлаа жоохон завтай эсвэл шопинг хийх гэж явжсэн бол би нэг юу чамаар ахуулахаар л байлаа. Дараа л ахуулахаас та ер нь бол. Тэгээ одоо төшиг бүтээр хайчих вэ гэхлээр ийшээ алхаад талбай ороод талбай дээр нэг гоё зураг даруулчихсан хоёлоо дээлтэй. Дуусгын зураг. За энэ солонгосчууд ирээд хамгийн хийддэг зайрмаг. Бүр үнэхээр амттай байна гэж идээд байхгүй. Тэгээ би энийг өмнө нэг авсан юм аа. Буруу газраас авсан байсан. А тийм. Төшиг упасаа дээр ихтгүүр юм авахгүйсэн болохоор одоо энэ чэнэс зайрмаг авч өгье даа. Харин тийм. Явж зайрмаг л авахлаа да. Уг нь. Баярлаа. За төшиг идээд яг ямар амттай байсан тэглээ хуваалцаар үзье. Амсалт явсан. Нийтдээ яг дээр үе нэг бэлддэг байсан. Дээр үе амар гоё тийм нэг байрнуудын подвол нөгөө байдаг нэг гоё заримны үйлдвэрүүд байд. Яг тэрнтэй ойролцоо санагдаад байгаа юм. Хамаг дурсан сэдвэрчлээ. Ер нь гоё юм байна. Ийм зарим яг энэ амтай зарим Францд бол би амсаагүй. Солонгос гэсэн. За ингээл ер нь бол тэгэл ер нь 5-аас 10 сая төгрөг реклам авчлаа. Easy. Сүүн зармаг. Зөв газараа зөв сагтай байлаа. Тэг арай нэг өөр яг юу н өөр гэдгийг мэдэхгүй. Гэтэ нэг өөр юм байна. Ба төшиг упаа бол хүүхдүүд явуулахгүй нөө. Надаас авах юм. Яг гомдох чинь. Ингээд хамт явж байхад төшгтэй 6 дараалал гэжтэй. Тэр жоохон гомдох мэдрэмж төрөөд байна. Хүүхдүүдээ. Йоо. Би таарсан санаандгүй таарсан уу? Гацхалгараад байна. Амжилт. За сайхан арт түмэн маань их гоё хүлээж авж гин. Хүүхд залуучууд золбоо ах бүр зармгаа бүр авж гин. Энд ч л одоо тэрийн ажлын гол уран зориг авах хүч шүү дээ. За талбай дээр ингээл ороод ирлээ. Ойрхон. Энэ яаж мэдрээд байна? Танаа зурлаач чи харахгүйгээр мэдрээд байгаа харцаа. Ардаа нүдтэй. Ардаа нүдтэй юм шүү. Мэдгүй. Би л ойлгохгүй байна. Яаж хараад байгаа юм бүү мэн.
땡. 산다고쳐도. 자. 자, 감사합니다. Шууд камераа авчихдээ та хоёр айлсгүй. За, шууд юу гарах? Яа на гацаар гарахгүй нэ. Над бүр нэг таалагдж байгаа юм нь Монгол 100-да маш гоё сэрүүх юм байт юм байна. Харин оройд. Бүр Орой даард байгаа шүү дээ. Тий, харин тэр нь амар гоё байхгүй. Евроч бас нэг бөхчин болохоор шүрэн өдөр шөнөгүй ер нь бол бөхчин болно. Ер нь бол Амар бодчих. Хүүшээ ногоо явах гадах ээ. Байраад. Тийм. Давцах ёсгүй биз дээ. Ууг нь бол ёстой. ногоонд хоёр ног мөрөглөн гэсэн үг шүү гэсэн. Яа, сони. Уян байгаагүй байгаагүй. Ястай. Ер нь мод ихтэй болсон байна. Хайрцангуу. Ногоон байгууламж. Тэр бол айгүй мэдэгдэж байна. Сайн уу? Гүүгээрээ. Солонгосчууд байна. За, Хамсамда. you're welcome. Баяртай. За энэ талбай яг урд хэсэгт гоё усан ориглууртай болцсон байна. Тэгээ Монгол ирээгүй Гоё ус ориглоор. За зүгээр удахгүй хэдүүл угаасаа Абрас Викли шоу үзэн улс төр ярина за. Гэтэ гоё ус ориглоор л хийж байна. Ягаад ч юм усаа машинаар зөөдөг ус ориглоортай бид нар төв талбай хараад. хүмүүс нь энийг хараад гайх баха. Тэгээ одоо усан ориглоор нь ажиллаж байна. Оо, дайжгүй шүү. Үу ажилтдаг байсан юм уу? Монголд ирсэн гоё нөө сайхан байна. Өстой сайхан байна. Оо, энэ ориглоор чи одоо эндээ гоё юм биш. Төшиг битээр ер нь бинийгаа мэддэг болоод 6-7 жил болж байгаа тий. Тийм ба. Гэтэ ерөөсө таахгүй яваадсан тий. Яг Монголдоо л уулзах тавилантай байсан юм байна. Пүү юу вэ? Бокс. Төшиг надаас нэрээ сансар савалт сурна гэсэн үг үү? Тий, сансар цаавал сурна шүү дээ. Энд биш яа. Энд одоо байна. Чи алин хож нэг жод. Үгүй. Ингэж барьж болт юм уу? Төшиг опа, булчинтай опа явж шүү. Зөтөө ба. За. За. 10 сая доод штэ. Надаас. Баярлаа. Чигт яах вэ? Зүр яах вэ? Булчинтай опа гэсэн. Мотай болт юм уу? 3 hours later. 8 hours later. Шал ТV талбай орж байгаа юм даа гэж. За баяртай амжилт. Нэг дараалал ихлээд. Солонгосчууд ирээд яг ингээ бичлэг хийгээ явна шүү дээ. Тэгэхээр нөгөө солонгос хүмүүсийн үлдээсэн сэтгэл нь юу гэж яддаг вэ гэхээр яг нөгөө хойд солонгосын нэг иймэрхүү байдаг юм шиг үлээ. Тийм ба. Тэрнтэй ямар адилхан ингэж Тий. харагдаад. Өө чи бүр 10 Оо тассан. за нэг цай уучаад дараа нь явах. Дуусна. Зүгээр. Тэр камер дээрээс тэ скриншотыг авчихсан Тий. тийм. За. Тэгээ талбай чи ингээд ялангуяа ингээд бүх талаас хүмүүс ингээд зөрдөг газар штэ. Одоо саатал одоо юу гэдэг мөс хаваас ирж байгаа хүмүүс урагшаага номын санд явах гэж байгаа заавал кросслн одоо өглөөний гудамж талаас багш нар дээр явж байгаа хүмүүс кросслн баруун талаас зүү энэ ч ингээд юу гэдэг нэг зураг авахулсан хүмүүс байгаад байх ингээд юу гэдэг нэг үйл ажиллагаа болж байгаа юм бол хүмүүсний зураг авахлаа дуусчин. Тэгэхэд бол талбай бол ингээд ирээл энэ хоёр одоо энэ хэн утсан юм бол байга хугацааныхаа 90% зураг авахаас байхаа. Тэгээ шинэ хүмүүс ингээд орж ирээд зураг авахлаа л байгаа. Амар их болж байгаа хаа. Скватрийн талбай дээр ирээд төшиг булчинтай опа та яг гой зураг даруулъя гэж бодож ирсэн. Одоо тэр мөрөөдөл мань биелэх гэж байна. За ойлоо газ гой зураг. За тийм ойлоо. Оо. Later. За. За баярлалаа. Талбай TV-г. За ингээд бичиж та. За сайхан хөрөн болж байна. Энэ сайхан хөрмийн хосуудын хөрмийн хажуугаар их бэлгшээлтэй өдөр битээр ирсэн байна. Ямар ганга юм бэ? Ямар ганга хоёр. Азараас эрт байгаа юм шиг байна. Эртээ. Хосуудаа аз жаргал хүсье. Уцхүү гинэ манай дүү уцхүү тэгээд түрүүнээс дагаад байгаа. YouTube-с бичлэг үзчих. За. 1 2 3 и монголчуудын нэг юм юу гэдэг юм шиг байна те. Найзууд нь эрэгтэй найзууд нь ингээд яг адилхан хувцастай, эмэгтэй найзууд нэг юм адилхан хувцастай. Ингээд гэх юм уу? Тэ. Стога харагдаж. За хоёлаа гоё эзэн хааныхаа хөшгөндөө ингээд ямарсан ингээд мөрөгч те. Ёсолч. За хоёлоо чи цаатлаа гарын өргөч. Би эцэг гарын ингээд. За хөрмөөртөө баяр хүргье. Баяр хүргье. Энэ сайхан өдөр гоё таарлаа. Баяр хүргье. Юу байж. За дараагийн хөрмийн тайлбар хаана вэ?
За хоёр бас аз жаргал эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье. Гурт насаж удаан жаргаарай. Зөндөө олон үр хөвгтэй болоорой. Хорвын зураг агуулсан. Тэгээ хөрмөө яж байгаа бол болгүй яах вэ? За баярлалаа. Аз жаргал хүсье. За булчинтай холбоотой тэгээ 10 жил ирээгүй гоё ингээд тэгээ Монгол улсынхаа талбайг харууллаа. Сэтгэл ямар байна? Өстой гоё байна. Чингис ханыхаа хөшөөнд мөргөөд адсаа авчлаа, гिच хүч орчлоо. Гоё нэрхтэй гоё өдөр байна. Цаг агаарч гоё байна. Нэг амар халаадсан юм аа. Харин гоё хараа. Ингээд үүлийн цаагуур ингээд нар ороод гоё сэрүүхэн болчлоо. За одоо хайчих вэ гэхэлэр түшиг бит хоёр хүүхдийн парк. Тэгээ түшиг уугааны галзуу болгон дээр суулгач. Чадвал Дүүгээ гоё тоглоулаарэ. Очор гайгүй. ер нь парк ороогүй байгаа гэсэн тийм. Ер нь ороогүй байгаа. Ер нь шинжлэснээс Нийлээ өөрчлөгдсөн байл. Айгүй гойлцсон байл. Тий. За баярлалаа. Лайк сайн дараарай, subscribe дараарай. Зураг авдаг поз нь ийм юм байна. Тий. Ер нь ингээд яг нэг пост юм тогтцсон. Парктер очсон юм. Зүрхсэд нөө. Тий, жоохон яаж мэдэгдэж байна бас жоохон. Би түшигт одоо энэ паркийг танилцуулчаад тэгээ хоёлоо солонгос хоол идэх. Тэгээ. Тэгээ энэ хоёр юу гэдэг Францад солонгос ч юм уу эсвэл өөр улсууд өөр галзуулганд суучсан л байлгүй дээ. Тэгээ Монголын галзуулга нь илүү л дээ. Монголын галзуулга нь тэгээд илүү айцтай. Хэдий богинохон, хэдий жижигхэн, хэдий намхан ч гэсэн. Тэгээ илүү айцтай. Тэр ингээд бас гоё байгаа. Монгол солонгос хоол ерөөс ороогүй. Монгол гуанзны хоолууд сансрсан. Илүү экстрим. Битүүшүүл, харшүүл. Тэр хоолнуудаа идсэн. Солонгос хоол нь ганц ч ороогүй байгаа. Тэгээд долгоогийн маань өнөөдөр гоё урилгаар гоё солонгос хоол идэх юм байна. Яг солонгос байсан бүгдээ хамт ингээд солонгос хоол. Ячаад би сүүлд нэг та нараас надад нэг TikTok-ийн линк ирээд ёо тэр нэг галзуу болгон норж байгаа бичлэг үзсэн би бүр fuck. Much later. Тэгээ сандарч байна уу? Яаж гайгүй. Болов нэг юм нагдана. Ямар гол сэрүүхэн юм бэ? Яа. Ваа, тэрс янз яригдсан. Яа, тоглоомч эхэллээ дээ өгшөө. За явсаа. Яа, явсаа. За энэ галзуу болгон дээр суучаад буугаад ирлээ. Булчинтай бас сэтгэлээ хаалцаа. Нилээн сэгчүүллээ. Юу нилээн сэгчүүллээ. Эвгүй байна. Тэгээ гайгүй. Нэг урт биш болохоор бас гайгүй. Бүр ингээ болио гэтэл биш. Яг болио гэхийн өмнө угаасаа болчихж байна. Тэр бас яваад өгөлтэй. Шийдэн дээр бас хаал шийдэн дээр очие. Шийд нь хаана байгаа юм? За баяртай амжилт guys. За энэ парк дотор юм гоё саксны талбайтай байна. За залууч хамт тоглох уу? Алсыг арич хайж. Уруу. Энд чинь яста гоё талбай биш. За дээлээ тоглож чадах нь үгүй. Яна тийшээ. Би яаж тэ надад итгэж болохгүй шүү. За. За цуслан тавилаа. Оо манай үчи. Манай айлын уян лөө. Манай айл биш. Оо за. Sorry. Нэг өгөөс. Гураас гардаг үлээ. Оо nice. Явсаа. Бүгд алдахгүй. Орчихё. Оо. Шууд тоглох юм уу? Дээлээ тайлаа нэгсэнтэй. Яг нэг хожигдал дээлээ тайлахтай. Мань худлаа шүү. Гэнэ. Оо nice. Дээлтэй амарцуу байгаа. Яа. За, золбоо. Оо nice. Төвд бийцэн. Оо. Яа. За nice. Амар юм. Баярлаа. GG. Төшөөгтөр ихтэй ямар ч нэг гол хийж штэ тий. Тэ ямар ч ийсэн хоёлаа. Нөөдөр хожиж хоосон байсан нэг гол хийж штэ. За гоё тогтгууд нь дохоор. Зүгээр. Оо, so close. Бараг явцсан. Nice. За. Дагаар магаар гоё шүү нэ. Янз юм байна. Харж байгаа хүмүүс ийм гоё зугаалаад гоё явж гин. Ийм сайхан. Оо, энэ ч бас нууртай. Ахын дүнрийн парк юу ямар хон байна? Яг энэ гоё байна уу? Та нар энэ парк орсон уу? Манай одоо хүртэл орж үзээгүй ба шүү дээ. 100 дуусаас өмнө энэ хоёр орно гэж бодоо л байна.
Энэ парк амар давгүй гоё болсон юм шиг үлээ те. Орсон зүгээр өсөхгүй л ялгаагүй юу? Хүрээлэн орсон дээр үү? Гоё nice давгүй. Баян ирд юм уу? Үгүй бидний нөгөө контент хийж ирсэн. Оо тийм үү? Та ямар контент хийдэ? Бид нөгөө кино тоглосон. Оо тийм үү? Оо тийм үү? Ямар хөөрх юм. Та киногоо энд бичиж байгаа мó? Энд Үгүй киног контент хийж байгаа. ямар нэртэй контент хийдэ? Одоо санаагаа бодоод хийж байна. Санаагаа бодоод гоё нэр өгөөрэй заа бодож байгаад Түгшиг убаа гэдэг нэр өгчихсэн кинонд. Киноны YouTube сувагтай юу та? YouTube биш Facebook. Тийм үү. YouTube сувгын нэр нь юу вэ? Хэлэхгүй юу? TV фото хийгээрэй. Оо за TH хайрын туслан TH манай дүүнэрийг дэмжээрэй. За Амжилтсэ. За амжилт хүсье аагийн дүүнэр. Хоёогоос даагийн гоё тоглоод те. Чи байнга ирдэг үү энд? За. Танаа хоёр найз юм уу? За сайн уу? За олсон үгүй нэ за. За юу вэ? За ямар гоё тэр дүүрэн залуу байж. За хүүхдийн парк ямар вэ? Энд байнга ирж гинөө. За. Дахиад ирэх. Оо, дахиад ирээд байгаа тий. Гоё сайн тоглоод, гоё спорт цай хийгээрэй. За юу. Агаа шиг гоё. Гаргуулмаар байна уу? Чи гармаар байна уу тий? За, тэгвэл гоё гарна. За, тэг. Тий, анаа итгий шүү. Нэр хэм бэлээ? Ган Эрдэнгийн их чинь итгээрээ ингээд гоё уулцсан золбоо агаатагаа Парк дээр ирээд гоё байна. дасгал хийгээд явт юм. Хүүхдүүд энэ хэрдэг юм байна тийм. За энэ хэсгээрээ бүр яг хүүхдүүд зориулсан гоё юм талбайтай байна тий. Өө тийм шүү дээ. Энэ ороо гоё спорт хийж болохоор байна. Турникүүд байна. Шиг упа турник дээр хэд татчих. Нэрээ жоохон татчихгүй байлаа. За, нэг хоёр татчихгүй. За хэд татах нь Тэр гарч цаа. татчих шүү заяа. За би ойрд ер нь бол бэлтгэл муу байгаа шүү. За бэлтгэл маш муу байгаа шүү ер нь бол. За тоолоорой. За бүгдээрээ тоолоорой. Бүгдээрээ талаар. За болчихдоо ба 1 Оо. 2 3 Оо. Unbelievable. 346 minutes later. За Сүүлийн ганц. хүү. За заахаар дээлгүй зүгээр бэлтгэл өстөө тойрог ламбар засуулах юм байна Шиг уу? өндөр бичлэгээр энэ төрөхгүй юм. За бүгд тоолоорой. 1 2 Оо, золбоос. 4 Much later. Мэн нүдэс хөлс басаа урсуулах юм бол тавд татах. Би чадахгүй. Тав шатахгүй хоо. Гурав татны гоё ярьчих. шүү. Авч бас Толгойр мундаг шүү дээ. 35 баг бол яацгүй барахгүй байна. За ийм гоё тоглоом талбай байна. Хүүхдүүд ийм ихээр гоё цугларж гин, тоглож гин. За бүгдээрээ орч. Бүгдээрээ орч гоё бөөнөрөө нэг авахулч. За унаа болгоомжтой гэхдээ. Йоо. Оо. Ямар амир. Nice. За дахиад за энд явна шүү. Ямар амир. За. Саяхан нөгөөдхөө. Энэ юу гэвлээ? Энэ бүр мэрэгчсэн гарна тий. Хүүхдүүд яг ийм өөрөнд талбай гэдэг чиг ингээд ирээд тоглож байгаа байхгүй тий. Спортоор хичээлж байгаа байхгүй. Тэр яг иймэрхүү гоё хүүхдүүд дээлтэй ийм гоё парк, ногоон байгууламж, талбай цааш гоё Монгол зөндөө баригдаасаа. Тэ. Олон байх хэрэгтэй. Чөлөө цагаа өнгөрөөдөг ийм гоё талбай байна. Тэгээд энэ шөнө болохоор аюу гоё гэрэл асчтай ингэнэ. Бас голд нь ингээд гоё хөгжим тавьж байгаа, бүжиглээд гоё чийлрээд, дуу муу дуулаад тоглолт хийж болохоор ийм гоё талбайтай юм байна. Энэний голд орж байгаад нэг сансар савалт хийд юм уу? Тийм байна те. Сансар савалт хийх үү. Тэгээ гэрэл мэлэг болохоор жоохон сөргөө харагдаж байгаа. Тийм жоохон гэрэлтэй байна. Орой байсан бол гэрэл асцсан байсан болов. Би өмнө хүүхдийн парк дээр ирчээд яг ногоон байгууламжаар нь орж ирээгүй байхгүй. Аяш орж ирээгүй юм Орж ирээгүй. Сая үзэж хараад бүр ингээд хүүхдүүд тоглоод нөхөлж байгааг нь харсан чи зүгээр л шууд алгаадчмаар санагдлаа. Үзэж байгаа та бүхэн ч гэсэн одоо энэ хүү паркаар ирж гоё чийлрээрээ цагийг гоё өнгөрөөгөөрэй. За төшөв битээр Заавал иднэ. хоолны газар ороод ирлээ. Хаана байдаг газар вэ? Солонгос сол ийдсэн үү? Идэг байгаа. Идэг Монголд солонгос бол идэг ер нь бол баг 10. Зөвхөн мэдгүй хоолны газар шүү ээ. Дээш болж байна. Гайгүй газар сонсч ийсэн газар Сансар савалт нь яа тий чи мэдгүй те сансар савалт. гэдэг. Ямар нэг газар Сүндэг паб гэдэг. Сүндээ гүгбаг гэдэг газар орж ирээд сууж ийна. Сүндэг паб. Сүндээ гүгбаг. Гой дууд чинь. Солонгосчууд аягүй гэдэг байхгүй. За. Ер нь бол солонгосчууд аягүй дуртай хоол. Тэгээд энэ газрыг би сонгосон шалтгаан нь юу вэ гэхээр ер нь бол Монголд солонгос солон газрууд бол зөндөө байгаа шүү дээ. Аягүй ам саатай байсан. Ер нь золбоо тэр газар заавал очиж идэж үзээрэй. Хоол нь бүр үнэхээр баяртай шүүгээд тэгээд энэ газрыг албаар сонгоод тэгээд өнөөдрийнхөө маршрутаар заавал энэ газар орж ирж түшигтэй. Энэ газруудаа орохоос өмнө ярьчихсан байдаг бах те. Авгүй бах уу.
Үүдээ н орж байгаа газар чинь тэгж ярих шаардлагагүй газар байгаа сте. Солонгос хоол амсууландаа гэж бодоод хийж байгаа байхгүй. Хооллуудын би чамд эхнээс нь ахуулаад нэг гой тайлбарлаад чи гоо яг үннээр нэлээрээ заяа. Ямар амттай гоё Тэгээ ямар ч одоо өршөөлгүй байхгүй яг үнэнгээл. Би ч гэсэн яг энэ хоолны газар анх удаа ирж байгаа хүмүүс үнэхээр амттай гэж амттай байна. Өөр амсч үзээд яг солонгос дарддаг хоолуудаар адилхан амттай байна. Бас яг та бүхэндээ яг үнэнгээр хоолны реакшн ирээд үзүүлэх болно. За, тэр хоол эхнээсээ ахуулаад гараад ирлээ. Тэгэхээр би төвшөлт гой хоолнуудыг танилцуулъя заяа. Тэгээ харж байгаагүй хоолоод байна шүү дээ. Тий. Би бяа жангууг харж байгаагүй юу? Харж байгаагүй. Энэ сүмдэггүй гэдэг Харж хоол. байгаагүй. Энэ болохоор сүмдээ. Харж байгаагүй. Одоо энэ сүмдэг энэ шүлэн тэгээд буцлагдсан байгаа байхгүй. Тэгээ сүмдэггүй болж байгаа. Энэ болохоор дангаар нь бас ингэж аягүй хэлтэй. Тийм гоё. Сүндэ гэж чинь гахаан тус тустэй. Хааны гиз. Хааны гиз юм уу? Тий. Нөө хоолны газар нь хааны гиз гэдэг нэртэй билүү? Тийм, сүмдэггүй. Тийм. Сүмдэггүй баав гэдэг нэртэй. Төшиг убаа энэс нэг амсаад За, байна. сүмдэггүй. Сүмдэггүй. Сүмдэггүйг амслаа. Сүмдэггүй. Байж гараад шээ. Наадхаа идэхээс өмнө энэ дүрж болно. За. Тэгээ энэ дүрээ идэх бүр идэх. За. Сүмдэггүйг анх нэр яах. Мэн ижүүцүү сүндэ. Айгуу зөөлхөн амттай юм байна. Болсноос зөөлх юм байна. Солонгосчууд бас нөгөө архиа сүүжүүг авч явах та даруулгаар аягүй хэлдэг. Сүүжүүг аваад энийг даруулгаар тэгээд давсанд дүрж идэж болно. Тийм байна. Өөрөөр зөөлхөн амттай болохоор. Ер нь бол давсанд дүрж идэх. Яг ерөөс өмнө амталж байгаагүй амт байна. Яг нэг амар гоё амттай эсвэл нэг юу гэж хэлэхэд хэцүү. Яг нэг цаашин амт болохоор ингээд амар сонирхолтой байна. Айгуу сонирхолтой. Яг солонгос сүндэггүй идээ сурцсан хүмүүс бол амар гоё. Тийм бах те. Энийг болохоор бё хээжангүү гэдэг байхгүй юу? Йоо Хээжанг гэдэг нь болохоор нэг архиусныхаа маргааш хүн шаарддаг шүү дээ. За. Тэгээд энэ хоолыг солонгосчууд аягүй хийдэг. Шаардлагатай хоод юм уу? Шаардлагатай болгоод нэрлэж дээ. Тэгээд амсаад үз. Шаар тайлдаг шүү дээ юм шүү дээ. Хээжангүү. Тийм, бё хээжангүү нэг солонгосчууд архиучаад хээжан хийн гэж аягүй хэрдэг байхгүй юу? Тэр нь болохоор шараа тайлахын тулд энэ шүлийг уурдаг. Би шаарддаг. Гоё юм байна. Таалагдж байна. Тийм амар халуун ногоор зодоогүй. Зөөлх юм байна. Яа нэг шаардлагатай зүйл байна да. Шаардсан баг Динжанжиг одлаа шүү дээ. Нам болохоор нөө. Тийм байна. Солонгосчуудыг яг ойлгож байна одоо. Би ч ер нь солонгос төдөө өмтлөө бё хээжангүү идээгүй аягүй удацсан шүү дээ. Мах нь болохоор Хааны мах. хааны мах тий. Төвшиг ахыг ураад хийх болох бас байгаа л юм байна. Өөр чи ямар шүлэл байгаад байна энэ урдууд. Аюу их шүлэл байх шүү. Тэгээ энийг чи яг энтэй дүрж байгаа юм. Тийм байна. Оо юу аваасаа тавьд ирвэ. Гэж байна. Одоо яг чиний дуртай амтлагч чи ойлгож эхэлж Шин шүү. байгаа. Яг сэтгэл зүрхээрээ холбогдож эхэлж шүү. Солонгос хоолны газар нохоо Ямар амтлагч үү энэ? мах зард юм уу? Самжаан гэдэг. Солонгосууд нохоо мах иддэхээ болцсон баха. Тэгж бодох юм. Солонгостойгоо хүмүүс байна уу? Солонгост ер нь одоо хүртэл нохоо мах иддэг юм уу? Одоо болт тийш дээ. Тэг чи удирдлагын чанартай иддэг гэстэй. Өвөл болохоор иддэг энэ төргээ сонсч байсан шүү дээ. Иддэг хэвээрээ. Тэг хоолны газар зард юм уу? Зардаг байгаа иднэ. Хориглоо удаж ийн байгаа иддэг байсан одоо үгүй. Хөдөө аваар байгаа. Оо. Тий, хорцсон байж магадгүй хөө. Одоо монголчууд одоо тарга хорцсон мөртлөө тэгэл тарганы орхыг идэл байгаа л бит. Тэрнтэй л адилхан юм байна л да. Хөдөөгөр иддэг. Самжаан. Амар халуун ногоод биш юм байна. Хамахтаа самжаан. Миний дуртай хоолнууд нэг болчихлоо ингээ. Дараагийн амталж үзэх шүлэл. За. Сүндэггүй. Одоо энэ яг хоолны газрын мейн хоол юм байна. За. Нөгөө хаан гэж Бэж ихтэй нохоо мах идчих та яат юм уу? Яг юм хоолны зориултаар үржүүлсэн нохоо байт юм уу? Эсвэл нэрнгээсээ бүр яг рандом нохоо усчдаг юм уу? Тэ бид нар ч одоо ингээд хонь мөн ингээд зөндөөл үржүүлээл бүр Монголын одоо хонь бүр дийлдэхгүй их байгаас тэ. Ямаа одоо бүр амар их болсон. Тэгээд тэрийг яг идэх зорилготой л ингээд үржүүлж байгаа шүү дээ. Ямаа болгоо за одоо самнах зорилготой л байгаа. Тэрэн шиг ингээд үржүүлт юм уу тэр нохоог? Одоо хорцсон болохоор тийм байхгүй л хальтаа. Өмнө яадаг одоо тэгтээ одоо ч солонгост байгаа хүмүүс ямар ч төсөөлтгүй л. 15 жил мөлийн өмнө манай аав солонгост явж байхад одоо тэр аавын үеийнхэнд мэдж байгаа тий. Тийм байна. Бид нар ч одоо юугаа мэдвэ. Тий. Бид нар одоо солонгост байгаа та нар солонгосоос наваа үзэж байгаа хүмүүс байж л байгаа. Тэгээ тэр дээр ингээ үсрээд 2020 оноос л хойш солонгост байгаа хүмүүс байгаа л бит. Сний Шүл гэсэн. шүлэн биш те. Шүлтэй хөлбөр нь биш те. Би нилийн хэдэн жилийн өмнө хятад ээжтэйгээ хамт хятад тийм үү хятад ээжтэйгээ хамт нохоо мах ийдсэн чинь хөвчлэн халуун ногоотой идсэн юм байлээ шүү. Окей. Окей. Ингээд нэг үнэн реклам уу тий. Одоо юу гэдэг энэ хоёр ингээд газраар явж байгаа. Ерөнхийдөө ингэж
Одоо энэ хоёр ч гэсэн өмнө ингээ бичлэг хийж байхдаа ингээл нэг үүдээ шинэ урамшуул болсон байлаа, ийм газар байлаа гэж танаас ярьж өгч тайлбарлаж байгаа штэ. Ерөнхийдөө тэр 30-аас 1 минут үүдээ 45 секундээс 1 минут 30 prayer олнууд чи ер нь бол минимум дэ 3 сая руу л хийж байгаа. Одоо энэ хоёр орж байгаа нь ерөнхийдөө цуг хийж байгаа болохоор нэг тийм контент хийгээд рекламд тэр тохироо хийсүүг мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө одоо энэ хийж байгаанууд бүгдээрээ тиймэрхүү хэмжээний одоо энэ реклам бичлэгэн дээр бол ингээл бараг 20 сая төгрөг бол реклам явж байгаа гэсэн үг. Тэрийг нь хэлсэн ч болно, хэлэхгүй байсан ч болно. Тэгээ Монгол тийм хууль байхгүй болохоор тэгээд зүгээр орж юм шиг орчихулна гэсэн үг. Ямарсан хараад гайг байна. Төшөө бас үндээггүй ба. Амсчдаг ба амт үзнэ. Зя анхны реакшн. Одоо монголоор бол 5 цолын шүлд байгаа сте. Би амссан. Бас айгүй зөөлх юм байна. Тийм байна. Солонгосууд энэ дэр чийс төрөл бүрийн амтчууд хийдэг байхгүй. Дээрээс нь давс хийгээд одоо энийг хийгээд амталж байгаа гэдтэй. Тэгээ ингээд идвэл гоё юм байна. Би болохоор ингээд. Над бол ингээд идвэл гоё санагдав. Сулаар нь баг тий. Тэгээ сулаар нь гоё. Шатлалтын шүл нь ямар байсан? Гоё байсан. Гоё юм байна. Шатлалтынхаа дараа идэхэд бол яг зүгээр нөө. Би нөгөө шатлалтын шүлэг дээр нь аюу халуун ногоо төсөөлөд байсан чинь энэ гайгүй юм байна. Халуун ногоо нь гайгүй. Яг гоё зөөлхөн орж байгаа нь аюу гоё. Таалагдсан. Төшөв гэхдээ жоохон хурцч нь гайгүй. Гайгүй. Зөөлх юм байна. Харин зөөлх юм байна. Би харин жоохон хурц байх гэж бодсон чинь харин аюу дайжгүй зөөлх юм байна. Да зэ. Түшиг Парист байсан. Энд Парист очиход амар үдээсэн шүү дээ. Яг өдөр яг ингээл Эйфелийн самгаас нэг холдгоо ингээл яг хотын төгөөр зуулчтай явдаг хэсгээр л явж байгаа л та. Гэтэ нэр нэг иймхэн лазанья 80 еврогоор авч илүү. Амар үдээсэн тэр бол. Үгүй би цалгас хийж үзээг. Гэрийн товроор тохноос Айфел харагддаг. Яг хоо Айфел болгоод угаасаа өндөр тэгээд нөгөө хуучны Европ барилга чинь намхан л та. Нэр тий нэг бичлэг үзчихсэн санчлаа. Тийм байна. Амар үтэ хоол амар үтэ жуулчтай явдаг хэсгээр. Одоо энэ хоол энэ ингээд Монголд одоо солонгос хоол идэх чи одоо юу гэж өсрэлний 200 300 мянга болж байгаа шүү дээ. Тэгэхэд бол юунд бол яг тэр жуулчтай явдаг Парист бол иймхэн лазанья. Чи 3 идэж чадахгүй лазанья 70 евро. Ямар нэг чинь хоол вэ? Толгоо махан сүү. Тэгээд тэр чинь яг үндэ 2018 онд шүү дээ. Одоо бүр үнэтэй $100 давцсан байгаа гэсэн. За энэний шүлнөөс нь суюг гэхэлэр чи юу гэсэн үг лээ? Суюг гэдэг нь шүл гэсэн. За. За амтлаа шүү. Юу яах вэ? Зөөлх юм. Уг нь амтч хийх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ над бол зөөлхнөрөө гоё юм. Тийм байна уу? Тий. Надад зөөлхнөр аягүй дайжгүй байна. Нэр аягүй зөөлх юм биш үү? Түшиг ер нь давстаа болно дуртай юу? Ер нь жоохон давс баг гэдэг. Би ч гэсэн яг. Ер нь жоохон баг. Тэгээ энэ надад амар гоё тохироод байгаа байхгүй юу? Ааха. Наач болохоор өөхгүй дам махан шүлгсэн. За. Надад хамсаад. Дам махан шүлгэд ч одоо сулантаа. Сулантаа ч тавьтай. Энэ арай илүү давталтай юм. Ооцсон юу юм бэ? Арай мэдэхгүй байна. Шүлгэн бусгаар зовжтой. Солонгост ирсэн юм шиг байна. Солонгос хоолууд ер нь бол ийм хүүд байх уу тий? Тэгээ солонгостойч гэсэн. Гэхдээ солонгост яг энэ толгой юм махан идэж байгаагүй юм байна. Аюугаа таалагдчих. Наач гоё юм байна. Зөөлхөн. За энэ ямар хоол вэ гэхээр тусаам гэдэг нэртэй. За. Хаан чансан бах. Бас миний идэх дуртай хоолууд энэ. За дуртай амт. Энэ бол ер нь миний дуртай амтлагч юм байна. Ер нь бол намаа одооноос самжаан түшиг гэж дуудаарай. За самжаан түшиг. Амар бас зөөлх юм байна. Гоё гоц. Тийм тусаам уус аюу байна. Тэгээ энэ гоё доотлох нь юуных нь амт юм. Гоё амт байна. Чанчдаг байхгүй. Босооч юуны байх вүлээ? Өвчүү баха. Бүцүүг санаж байна. Юу юм бол босаа. Өөх нээр баг хэсэг үт юм. Тэгээд ингээд жигнэж болгодог. Тэгээ ерөөхдөө ямар шамтаачгүй цэврээр байгаа тэгэнгүүтээ заавал самжаа тавьдаг. Би ер нь ингээд идэл харах шүү. За Францч гэсэн кёза гэдэг аюу. Тэгээ гёза тий. Гёза амар Францууд биш шүү. Манду, солонгос манду гэдэг. Би ч дуртай шүү гёза да. Махтай пунктуудтай. Самжаа. Араас нь таадаг. Яг гёзатай ирдэг юм байна. Франц яг гёза. Сая нөгөө буцдахгүй байсан юм аваад хажууч тавьчих. Солонгосчуудын соёл бол ерөөсөө юм. Тоолойтой юм яриа, сүүжүүг аваад ер нь тийм амар юу. Ухаан орчныг амар enjoyддаг хүмүүс юм. Харин тийм байх. Хөгжөлтөө байх талтай. За Тэгээд солонгос хоолны ганц асуудал. Одоо ингээд манай солонгос дээр найз ингээд ажлынхантайгаа энэ төр ингээд уугаад хоол мод итгэхээр ингээд хилдэг ингээд ганц бүр perfect jokeтэй. Тэгээд одоо та нар хэн 80 угаахаа вэ?
Солонгос сал идэнгүүтээ баахан панчаанууд тавина, баахан тэгээ юу гэдүүлээ хуурахж байсан тусдаа тэгээд будаа ясч тусдаа ингээд тэтэрхий их аяга. Монголчууд бол нэг тогоондоо гарыг бусдаж болгоод нэг аягандаа л гусчиж байгаа штэ. Аяг баах ажиллаад амар байгаа хаа. Энэ бол чэв. Сая дэдэн тавгаас гаргасан мэт. Чэв ер нь бас аюу хэдтэй юм байлээ. Би тэнд хоолны газар орж ирсэн. Чэв аюу гарч ирсэн. Одоо би ч заагаад өгье. За. Энээс энийг аваад За махнаас Нэрээ солонгос хоолны газар угаагч хийжсэн хүмүүсийг мэдэх баха амар хаа. аваад тэгээд энэ дээр аваад энэ дээр тавиад дээр нь жоохон энэ ногоо могоноос тавиад тавьчих. Тэгээ одоо энэ Ногоотой жив. самжаанаасаа Ориг жив ногоотой энэ гэж юу? нэлээд гоё хийдэг. за тэгэл амдаа ёо. Нэг хүн хоолтой багада 8 аяа тавуулна. Тэр нэг тийм Найс. яг одоо ч хоолны газрууд аяа тав угаагч шилжиж байгаа л да. Бүлгүүгийн алах Үгүй стилийн дийлэхгүй баха. Ер нь бол аяг тав угаач дэсэн чинь аяг тав угаач нь ингээл нэг дүүргээд хийлээ баг 2 цаг угаа штэ. Аяг тав угаач чинь тийм хэцүү. Тэгээд эн чинь одоо хэдүүн орж гарч иж байгаа ер нь илтгэхгүй тэгээд гараар угаач тархалах. бүлгүүгч нь бас манайх гэртээ хөрөгч нь бас бүлгүүгийн соус юу н байнгын байж идэв. Ингээд зүгээр нэг халбаг ингээ ямар ч хоол ийсэн нэг хаяа нэг халбаг хийдэг. Түшгийн дуртай хоол ер нь бас. Ер нь бол миний дуртай хоолнууд байна. Бүлгөөг ч бол чихэрдэг. Өөбэ. Яа болно да. За Арагшна гаргаараа. Янз юм байна. гой. Чихэртэй яг л бүлгүүг байна. Бүлгүүгийн мөн байна яг. Миний мэд бүлгүүгийн мөн байна. Оо яа. Йоо ямар их хоол вэ? Энэ нь болохоор бүлгүүгийн энэ дүгбэгийн бүлгүүгийн. Юугаар ялгаатай гэхээр энэ шөлтөө ирчдэг байхгүй. Тийм байна. Бүлгүүгийн бөртөө шүлтэй юм уу те? Энэ нь болохоор бүгөөг. Бүгөөг. Бараг менюн дээр байгаа бүх хоол ирчээ. Оо янзтай. Солонгос шар тайлдаг хоол айгүй их байгаа. Хан тийм байна. Солонгос нэлээ харин нэлээ. Гэтэ зарим газарт дишвашер бүр байдгүй гэсэн. Үгүй одоо хуульчилсан баха. Дишвашераар заавал угаах хэвээр. Дишвашер ч угаасаа гараар угаасаа хамаагүй харин цэврийн үед баталгаатай. Солонгос үгүй хоолны газар усаар зайлахад улаан өнгийн арилгаад ууран угаагч 40 секунд. Ерөнхийдөө ингээд хэтэрхий тэг бас нөгөө одоо манай одоо гэртээ байгаа шиг ингээд угаалтурдаа орхиод хатаачна гэсэн юм байхгүй. Хоол нь ирлээ шууд хамаг юмын зайлаад илүү дутуу юмыг нь урсгангуудаа ариутгалынх нь ямиг болгонгууд уураар ичиж байгаа л. Тэгж ариутгаж байгаа юм байна л да. Ойлгос. Тийм болохоор хурдан юм байна. Окей. Тэгэж бол гэрийн аяатаа угаагч бараг 2 цаг болдсон шүү дээ. Угаалгын машин шиг 2 цаг болдсон шүү дээ. Ойлгос. Тийм болохоор хурдан юм байна. Дүгбэгийн бүлгүүг гэдэг хоол. Гэхдээ энийг манай монголчууд бас энийг идээд ямар сонь чихэртэй шүлвэ гэж жоохон дурамчхан байх тохиолдол байдیں۔ Зарим нь өөртөө гоё юм байна гэж бодож байна. Чихэртэй шүл бабаа. Хөлбөр гэсэн тийм. Энэ нь болохоор бүлгүүгийн, энэ нь болохоор дүгбэгийн дүгбүлгүүг. Яафи хоол байгаа. Хийж ямчих юм уу? Дараа яг үлдсэн үедээ бодож яа тэр үед харин тэр үед л зүгээр бүгдийн дуусна хамдаг байлгүй. Хоёул өнөөдөр энэ хамгийн найзуудаа дууддаг гэж. Харин тэ. Адуур хоол маа найзууд ороод ир. Хөлсмөс гараад зүгээр сүртэй. За ямар ч гэсэн солонгос нэрийг санахгүй энэ бас солонгосчууд аюул хийх. Чинь энэс амстаа. За энэ чи юу лээ? Наа чинь нэг пүгөө гэдэг нэг загас байдаг байхгүй. Загасны шүү. Загасны шүү. Сангипсалт тайлдаг бас. Яг бүр жижиг л шүү. Загас амтгаж байна. Загас амтгаж бүр яг загас амтгаж. За алдарч самгипсал чим. За цадаж эхэлж шүү одоо яг. Дүүбэн дуртай юу? Дүүбүү дуртай. Гэтэ гэртээ яг дүүбүү бол нэг хийж байгаагүй. Гэтэ ер нь бол хоолны газруудаар дүүбүнд аягүй дуртай. Тэгэхээр кинчин гэ бүхлээр аа юм те. Гэтэ энэ кинчнээс өөр ам. Тийм үү. Энэ бүр илүү гоо. Удаан хэсгсэн тийм гэж байгаа. Яа, энэ бол гоё ярьж нөө. Шүлнөөс нь авчихсан. Сүүлийн одоо өөр юм. садалж. Харин өөр гоо. За залбоо авсаад үз. Үлдээд дийдээ дааш шүү дээ одоо яа. За төшиг цадалт хэдэн хувьтай явж байна? Ер нь бол цадалт явж шүү. Ер нь бол тэгээд яалчгүй тэгээд хавьс харж 10 хоол эзлээ дараа. Сэтгэл хөдлөлөд баах идчихлээ. За хоёул дараагийн хоол бол ямар хоол вэ? Камжатан. За камжатан өмнө хамгийн ихэнд идсэн хоёулынгийн бё хажаагүй хоол шүү. Тэрнтэй амтан төстэй. За хоёул хоол байх гол нь илүү гарахгүй шүү дээ. Сайн идэж шүү дээ. Бүгдийг идэж шүү дээ. Бүгдийг идэн. За битээр ер нь нэлээд сайн идлээ. Ер нь тулцсан бах те. За ер нь бол тулж байна. Ер нь бол тулж. Сайн идлээ. Сэтгэл ямар вэ?
айгүй олон хоолуудаа болохоор яг нөгөө шинэ амтууд аюу их. Хичнээн нөгөө Парист бид нар чинь нөгөө солонгос хоолнд ордог ч гэсэн 2-3 хоолоод ээжлээд аавна. Яг нөгөө баталгаатай мэддэг те. Үлгүүгээ юу гэдэг кимчижигээд. Яг ингэж олон солонгос хоолыг бол яг солонгост байсан үнээр ингэж тайлбарлуулж идж үзсэнгүй. Тэгээд тийм учраас ер нь бол айгүй өндөр сэтгэлтэй байна. Одоо бол нэг солонгос хоолны талаар нэг мэддэг, гадарладаг гэж хэлэхэд арай нэг дөхөн болж байна. Тэгээд Соломод бас баярлаа. Гоё ингээд өөрийн туршлагаасаа бас хуваалцаад ингээд ямар хоол нь ямар байдаг гоё ингээд хэлж өгч байгаад бас айгүй баярлж байна. Сайн идэж гэнэ үгүй. Сайн золбоо харин амар сайн идэв. Би бол бас сайн иддэг хүн шүү дээ. Ер нь бол. Чи бол хажууд бас Идэл бас. явж шүү бас аа. За сайн. Хойлоо гол нь юм үлдээхгүй. Энийг хоолыг байгаад болохгүй хайрын дуудаад болохгүй авч яваад ямарс яаж яагаад дуусгана. Тэ гоё 51 дайрах хоёлаа. Тэгээ 50 дээр одоо гоё камера унтрааж хагаад Яг тиймээсээ оолж байгаа. Тухтай гэдэг тий. За сайхан болцоогоорой. Сайхан. Тартар менежер. За тэгэхээр Авгүй идчихсэн бэ? Бүр тултлаа. Туркид байгаа тартар идчихсэн. Чи жоох хөөхтэйс мал ерөөс таалж байгаагүй. Нэр нь жоохон том болчоо тартар идж байгаагүй юм байна. Тартар бас сонирхолтой л. Одоо тартар идийг үл тэр юунд орно гэж бодоод байгаа. Тэр нэг 51 гүрний зүүнтлээд нэг хаан банкны барилгын дотор нэг юм амар үнэтэй нэг солонгос махны газар байсан да. Тэнтгийн тартарыг сонирхож үзэж байгаа бах. Тэрийг харцсан л байгаа. Тэгэд одоонд ороогүй л байна. Одоо Парис ресторанд ороод золбоод шэстэ өндөгөл юу вэ? Юу шэстэ өндөө? Шэстэ өндөө чинь эдтүүстэй. Франц шүстэй. Идчихэд гараад ирлээ. За Жангсуу Гүр нилээ том боллоо. Мэдгэж байна өгш. Нилээ том гэцтэй боллоо. солонгос хоол идсэн сэтгэл ямар. Өө сайхан дайлууллаа. Ямар ч олон төрлийн хоолтой юм. Хоёр газартаа л ярьсан байна. Сүүлдээ баг шинжгүй одоо. За байж. Ингээ хайгийг харуулж байгаа гэдэг чинь. Сайхан идлээ. Бүр сэтгэл бүр ингээд цадахгүй мөртлөө ходоод ингээд. Энэ газар би харж ирсэн гэдэг. болоо. Гэтэ хоолоо ерөөсөө бүгдээ ингээд авч явсан. Ямар ч сайхан савлцсан байгаа. Харж агаад өнөөрөө хоол хийхгүй болчихоо. Хаалгаад гоё иднэ. 10 дугаар оролт байдаг. За энэ сүндэ гүббаб гээд зөндөө олон хүмүүс тэр газар руу очиж үзээрэй. Айгу гоё амттай хоолтой юм биш үү гээд яг ирсэн. Тэгээд түшгийг бас дайлаад би өөрөө бас анх удаа ирээд идэж үзлээ. Надад бол амт нь үнэхээр таалагдлаа. Тий. Ер нь бол солонгос байдаг хоолноос нэг ялгагдаад ах юм алга. Тий. Зарим хоолнууд нь бүр илүү амттай байна. Тэгээд таалагдлаа. Бас хаяада найз. Тэгээ Монголд байгаа хамгийн дажгүй үзсэн солонгос аль яг хаана? Хамгийн түгээмэл олон байдгаар юна олонгууд overpriced гэснээ жоохон мяа санагдаад идэг. Хамгийн давгүй ийдсэн солонгос аль би хаана идлээ? Сураа олонгууд юнатай яг л адилхан мөртлөө илүү юмтхан байдаг бол би сураад илүү дуртай. Кимбап чонгук ямар кимбап чонгукт би дуртай байсан. Гэтэ одоо тэгээд амар санагдаад идэв штэ тэгээд. Доктороо ирж энэ газар ирж хоол идэж байна. байна. Золбоодоо бас баярлаа. Зүгээр Гоё. Өөрийн шигдэн ороод үзээрэй. Хамгийн сүүлд орсон өөрийн шиг дааны дурсамж бол мэдгүй нэг живг авсан чинь ерөөсөө махгүй л живг ирсэн. Тэрнээс биш би ороогүй жоохон онцгүй байсан. Гэтэ өөрийн шигдэн бол хологдохгүй хэмтхэн үнэтэй штэ. Ер нь бол бро хэмтхэн хоолнд дуртай байж штэ. Үгүй хэмтхэн хоолнд биш байхгүй юу? Үнэндээ тохирсон гоё байвал сэтгэл ханамжтай байж чадахгүй байхгүй юу? Үнтэй мөртлөө гоё байвал юм ярихгүй штэ. Үнтэй мөртлөө мяа байхаа болохоор л тэрийг яриад байгаа штэ. Хойлоо өнөөдөр үнэн адал явдалтай байлаа. Аюу гоё түшигтэй байлаа. Аюу гоё түшигтэй. Тий бүхэн өргөний урд байсан тэр нэрээ давгүй байсан санагдаж байна. Гоё хажууд ингээд бас ингээд сайхан ишвчтэй залуутай хамт бичлэг хийх чи ямар ч Одоо үнтэй мөртлөө гоё хоолны газар их юм бол Шангрилагийн нэг давхард байсан тэр Япон хоол бол амар гоё ш. Тэр нийстэйг бол гоё ш. Тэр хэд байлаа мэдэхгүй. Ямар ч юм нэлээ үнэтэй л байсан. Тэр авсан стейк 170 мал байлаа. Нэлээ үнэтэйсэн. Тэгээ өөр бас үнтэй мөртлөө дажгүй гэвэл аюу веранда дэг үнтэйд орох юм бол бас үнтэйд орох л ах. Веранда давгүй. Веранда ер нь бол би бол үгдий. Одоо юу гэдэг ээжийн төрсөдөр бол би одоо ээжийг веранда аваад орно гэсэн үг. Жансуу он мань орж үзээгүй байгаа. Тэр Шангрилагч ариг аниа you fucking down fuck. Шангрилагийн нэг давхрын баруун хойд болонд байдаг. Японы газар. Тэр мэлээ үнтэй газарсан. Тэр гоё газарсан. Тэгээ Шангрилагийн одоо зүүн урталтай байдаг тэр нөгөө коктейл бар. Бицээс ойсон. Нэг коктейл авах 50-60 мянга. Жансуу дажгүй. сайхан тэгээд Энтэг бол гоё штэ. Энтэг бол хаяа ядд гоё. Гэтэ жоохон ходоод үздэг тийм аа. Тэгээд энтэг хоолны давгүй газар гэвэл ямар ч гэсэн зайсангийн одоо Вистагийн замын баруун талд одоо нэг юм
яг голын ирэх тэр бол давгүй. Бүх залуучуудыг нэлээд баярлууллаа. Нэлээд гоё нэрхтэй, гоё газар явлаа Монголынхоо. Өнөөдөр бол ёстой гоё өнгөрлөө. Баярлалаа шүү. Баярлалаа. Хамсгсан баярлалаа. Тий. Наадуудаа баярлалаа. Үзэж байгаа хүмүүс бүгдээрээ лайка сайн дараарай. За тэгээд өнөөдрийн миний бас урилгыг хүлээж аваад хамт За. Золбаах видео энэ хоёрын уулзсан видеог үзлээ. Окей. Новый видео.